Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлээр баримтад тусгай тэмдэгт томьёо оруулах талаар үзнэ. Математикийн багш нь 9 дугаар ангийн сурагчдад квадрат тэгштгэл сэдвээр бие даалт хийх даалгавар өгжээ. 9 ангийн сурагч Чингүн даалгаврыг бяцхан ном хэлбэрээр хийхээр төлөвлөсөн. Бяцхан номынхаа төлөвлөлт зохион байгуулалтыг хийгээд мэдээлэл цуглуулах явцдаа гараар бичиж бяцхан номыг хийжээ. Одоо гараар бичсэн номоо компьютерт оруулах болсон. Баримтч боловсруулах програм ашиглаад номын гарчгийг автоматар үүсгэн хуудсанд хөл толгой мэдээлэл оруулж хадгалсан. Квадрат тэгштгэлийн талаарх цуглуулсан мэдээлэл оруулах болоход тусгай тэмдэгт томьёо оруулах шаардлага тулгарсан. Гараас тусгай тэмдэгт томьёог бичих боломжгүй учраас хэрхэн бичихээ мэдээлэл технологийн багш надаас асуусан юм аа. Хэрхэн бичих аргыг би чиглүүл зааж өгсөн юм аа. Баримтад тусгай тэмдэгт томьёо оруулж сурахын тулд symbol equation гэсэн хэрэгслүүдийг ашиглаж сурна. Ингэснээрээ бид нэр одоо бие даалтаа хийх бүрэн боломжтой болж байгаамаа. За бүгдээр нь Чингүн найзтайгаа хамт суралцъя. Би Чингүнд юуг зөвлөсөн бэ гэвэл мэдээлэл технологийн 9 дугаар ангийн сурах бичгийн 28 дугаар хуудасны чатхуун дасгал 1-2-ыг дагаад хийгээрэй. Тэгвэл чи сурнаа гэж хэлсэн юм аа. За хэрв та нар сурах бичих байхгүй бол e-content цэг edu.cg-ийн хаягаар орж сурах бичих тэнд цахимаар үзэж болно. Сурах бичгийн 28 дугаар хуудсанд дасгал 1-2-ыг инхүү оруулсан байгаа. За Чингүн миний зөвлөсний дагуу мэдээлэл технологийн сурах бичгийнхаа чатхуун дасгал 1-2-ыг үүсгэхэд аргаа олсон. Тэгээд хэрхэн бичиж сурсан, ямар бэрхшээл тохиолдсон, юуг анхаарах талаар сурсан зүйлээ харуулan зааж өгөх болно. За бүгд Чингүнтэй хамт суралцгаая. Сайн байцгаана уу? Намайг Чингүн гэдэг. Өнөөдөр би квадрат тэгшгэлсэн бяцхан ном хийж байгаа. Тэгэхээр хуудасаа тохируулсан. Хуудасаа page layout сайзыг нь A5 дээр мөн хуудасныхаа дээр доор хажуу дээрээс 2-2 см-ийн зай авсан байна. Header footer буюу хөл толгой мэдээлэл. Үүний квадрат тэгштгэл нь номны нэр, мөн зохиогчийн нэр. Үүний дараачаад автоматар гарчиг оруулсан байна. Ингэж гарчиг оруулж өгсөний давуу тал нь энэ бүлэг нь хэдвэр хуудсанд байгаа вэ гэдгийг автоматар тодорхойлж өгдөг байгаа. Одоо энийг шалгаж үзье. Одоо эмхтсэн квадрат тэгштэл бүлгийг 3 дахь хуудас руу шилжүүлээд тэгээд гарчгаа update table хийхэд эмхтсэн квадрат тэгштэл нь 3 дахь хуудсан дээр байна гэж шинжлэгдсэн байна. Үүний дараагаар хялбар квадрат тэгшгэлсэн бүлэг сэдвээ бичиж эхэлцгээе. Үүнийг бичээд хэд асуудал тулгарсан байгаа. Тэр асуудлууд нь тодорхойлолтын жишээний өмнө үүнийг тодтогох тэмдэгт ашиглах мөн үүндээ хялбар квадрат тэгшгэлээ яаж бичих талаар мэдгүй асуудал тулгарсан. Үүнийг явуулахаар мэдээлэл технологийн багштайгаа зөвлөлтөд 9 дугаар ангийн сурагчийн 28 дугаар хуудасны дасгал 1-2-ыг даган гүйцэтгснээр томьёо оруулах арга байлгасан байна. Тэгээд эхний энэ хэсэг нь тодорхойлолт хэсэг байгаа. Энэ тодорхойлолтын өмнө тэмдэгт оруулъя. Тэмдэгтийг insert-ийн symbol руу ороод more symbols. Энд дээр биднэрт фонт байгаа. Энэ фонтууд нь дотроо янзын жишээлбэл normal text буюу бидний keyboard гар дээр үүдэг тэмдэгтүүд. Одоо би сонгосон тодорхойлолтын тэмдэгтээ оруулъя.
Үүнээс өөрийн хүссэн тэмдэгтээ аваад оруулж болно. Жишээлбэл би тодорхойлсондоо энэ тэмдэгтийг оруулах гэж байна. Тэмдэгтээ сонгоод insert дараад close. Ингэснээр бидний баримтад тэмдэгт орж ирнэ. Үүний дараачаар тодорхойлсондоо x квадрат тэнцүү a хэлбэртэй тэгштэрлийг хялбар квадрат тэгштэрлийн гэсэн тодорхойлолтыг бичих байгаа. Үүний тулд бид insert-ийн equation ашиглана. Equation-ийн script-ээс бид одоо бичих гэж байгаа төлөвлөлөө сонгож өгнө. Би x квадратыг бичих гэж байгаа учраас үүнийг сонголоо. X квадрат тэнцүү a хэлбэртэй тэгштэрлийг хялбар квадрат тэгштэл гэнэ. Гэсэн бидний тодорхойлолт бэлэн боллоо. Үүний дараа энэхүү тэгштэл нь a-гийн утгаас хамаарч шийдүүд нь өөр байна. A нь тгээс их үед хоёр шийдтэй байх тэр нөхцөлийг бичиж өгцгөө. Үүний тулд insert-ийн equation A тгээс их үед хоёр шийдийг оруулж өгье. x1 2 гэсэн x-тэй индексжүүлж байгаа учраас саяны хэлбэрийг сонгоод x1 тэнцүү язгуурдаа a. Үүнтэй мөн адилаар x2-ыг бичицгээе. Тэнцүү тасах язгуурдаа a. Үүний дараа a нь тэгтээ тэнцүү үеийг бодж үзье. A тэнцүү тэг үед x нь цор ганц буюу тэг шийдтэй. Хамгийн сүүлийн нөхцөл болох a тэгээс бага үеийг бичсэн. Уг тохиолдолд хялбар тэгштэл нь шийдвэ байна. Үүний дараа жишээ 1. Жишээ 1-ийн өмнө жишээгээ тодорхойлохын тулд тэмдэгт ашиглая. Мөн адилаар insert-ийн symbol more symbol Үүний дараа жишээ 1-ийг оруулцгаая. Миний хувьд жишээ нэрийг x квадрат тэнцүү 25-ыг оруулъя. Equation x квадрат тэнцүү 25. Энэхүү тэгштэл маань дээр дурдсанаар 25 тгээс их үед x1 болон 2 гэсэн хоёр шийдтэй байна. Одоо үүнийг оруулцгаая. Мөн адил x2-ыг оруулцгаая.
гэсэн хоёр шийдтэй байна. Эдгээр шийдийг хураангуйлж бичвэл density equation x 1 2 тэнцүү нэмэх хасах 5 гэж бичиж болно. Дээрх жишээ 1-ийг бичсэнтэй адил жишээ 2-ыг мөн хийж үзцгээе. Символ дээр эхлээд нэг товшоод гарч ирж байгаа энэ хэсэг болвол бидний саяхан ашиглагдсан тэмдэгтүүд гарч ирж байгаа. Үүнийг ашиглаад жишээ 2 дээрээ тэмдэгтээ оруулъя. Одоо бид нэр өгүүлбэртээ тааруулаад хоёр шийдтэй байх хэвштэйлийг оруулж өгье. X-ийн квадрат тэнцүү 17. Тэгээд энэхүү тэгштгэл маань ч гэсэн хоёр шийдтэй байх бөгөөд үүнийг сурснаа батгах нь хийж үзье. Дөрөв x 1 2 тэнцүү нэмэх хасах 412. За ингэснээр бидний хэлбэр квадрат хэвшүүлсэн эхний бүлэг маань дуусж байгаа. За Чингүндээ баярлалаа. Богино хугацаанд багшийнхаа зааж зөвлөснөөр мэдээлэл зүүн сурхалжийг ашиглан бие даан суралцаж баримтад томьёо тэмдэгт маш сайн оруулсан байна. Цаашид Чингүн болон телевизийг үзэн хамтран суралцж байгаа хүүхдүүдэд зориулж зарим нэг зөвлөгөөг нэмж тодруулж тайлбарлаж өгье. Symbol командыг сонгосноор symbol харилцах цонх гарч ирнэ. Энд байгаа фонтуудаас сонгоход өөр тэмдэгтүүд гарч иж байгааг ажиглаж бичсэн баха. Эндээс normal text фонтыг сонгоход нэмэлт нэг сонголт гарч ирнэ. Геометрийн төрсүүд орон орны мөнгөний нэгжүүд грек цагаан толгой математикийн тэмдэгт зэрэг олон зүйлүүдийг эндээс нэмэлтээр сонгох боломжтой байдаг. Symbol фонтыг сонгох үед математик болон грек цагаан толгойн өсөх тэмдэгтүүд энд гарч ирдэг байгаа. Мөн Wingdings гэсэн фонтуудыг сонгоход төрөл бүрийн дүрс тэмдэглэгээнүүд гарч ирж байгааг ажиглаж бичсэн баха. Эдгээрийг баримт бичих боловсруулах явцдаа онцлох тэмдэглэгээр ч юм уу ашиглах бүрэн боломжтой юм аа. Харин эквашн хэрэгслийн хувьд бол математик, хим, физик зэрэг бусад шинжлэх ухааны томьёо тодорхойлолт тэмдэгт ихээр орсон баримт бичгийг боловсруулахад зайлшгүй ашиглах шаардлагатай байдаг. Баримт бичих боловсруулахын явцад бичвэр дунд ганц нэгэн гараас бичиж болохгүй тэмдэгтүүдийг оруулах шаардлага гарвал символ тэмдэгтийг ашиглах нь илүү тохиромжтой байдаг.
гэж зөвлөмөр байна. Ингээд бид Чингүнтэй хамт баримтад тусгай тэмдэгт томьёо оруулах талаар суралцлаа. За гэртээ мэдээлэл технологи 9 сурах бичгийн 26-аас 30 дугаар хуудсыг бие даан судалж математик 9 лавлах ном бүтээгээрэй. За Чингүний квадрат тэгштгэл номыг хийсэн санааг одоо тусгана. Математик 9 гэсэн сурах бичгийг ашиглаж болно. Анхаарал тавьж хамтран суралцсанд баярлалаа.